залбирахдаа ямар сэтгэлтэй байх ёстойг, ямар хүсэл эрмэлзэлтэй байх ёстой талаар өнөөдөр Библиэс залбирлын талаарх сургаалыг олж үзцгээе. Матай 17 дугаар бүлэг. Матай 17 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг уншицгаая. Есүс итгэлгүй завхарсан үеийнхэн хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг надад аваад иргээд Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч хүү тэр мөчөд идгэрв. Тэгтэл шав нар нь Есүс дээр аминчлан ирж бид яагаад түүнийг хуун гаргаж чадсангүй вэ гэж асуусанд Есүс тэдэнд та нарын итгэл өчүүхнийх. Үнээр би та нарт хэлье. Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нүүн. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно. Матай номд юу байхгүйгээр үүнийг хийх боломжгүй гэж байна. Та нарт итгэл байхгүй учраас үүнийг чадсангүй гэж хэлсэн. Одоо Марк 9-р бүлгээс дахиад нэг ишлэл харцгаая. Марк 9-р бүлгийн 25 дугаар ишлэлийг уншъя. Есүс ард олныг гүйлдэн цуглаж буйг хараад бузар сүнсийг зандарч түүнд хилгүй дүлийн сүнсээ би чамд тушааж байна. Түүнээс гар дахиж түүнд бүү ор гэж хэлв. Тэр сүнс бархирч хүүг маш хүчтэй татвалзуулаад түүнээс гарав. Хүү өгсөн мэд болсонд олонх нь түүнийг тэр өгчлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж үндийлэхэд хүү босов. Есүсийг нэгэн айлд орох үед шав нар нь түүнээс бид яагаад түүнийг хуун гаргаж чадсангүй вэ гэж аминчлан асуухад тэр энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв. Адилхан дүр зураг хэрнээ Матай 17 дугаар бүлэгт юу байхгүйгээс хуун гаргаж чадаагүй гэлээ. Итгэл байхгүйгээс чадаагүй гээд Марк 9-р бүлэгт юу гэж байна? Залбирал дутуугаас болж чадаагүй гэсэн байна. Тэгэхээр бид энэ хоёр агуулгыг харьцуулж судлахад залбирахдаа юугаар залбир гэсэн утгатай вэ? Итгэлээр залбирвал хийж чадахгүй зүйл гэж байдаггүй. Та нарт боломжгүй зүйл гэж байхгүй болно. Итгэлээр залбирах юм бол үүнээс залбирлын хүч, залбирлын эрх мэдэл гардаг гэдгийг Есүс шав нартаа ухааруулсан. Бид байнга залбирдаг ч гэлээ зүгээр л зуршил төдий залбирч ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй. Ямар ч зорилт зорилго байхгүйгээр ямартай ч пастор залбир гэсэн болохоор би залбирах ёстой гэд хайнга залбирвал ийм залбирал тэнгэрт хүрэх хүчгүй байх юм. Бид илүү бат итгэлтэйгээр уйггүй залбирх үед Бурхан бидний өмнө чанд хаагдсан байсан хаалгыг нээх болно.